Хилийн зэргийн 245 дугаар ангийн Ахмадын хорооноос 2025 онд хийсэн ажлын тайлан. Ахмадын хорооноос Хилийн анги салбарт хийсэн ажлын талаар Хилийн зэргийн 204, 333 дугаар салбаруудад 2025 оны 1-р сард Ахмад хэлчидийн төлөөлөл ажиллаж, салбарын бие бүрэлдэхүүнд цагаан амьдрал, мөрийтэй тоглоомын хор хохирол сэдвээр Ахмад хэлчин бэлтгэлд турандаа Батболд хөдөлмөр эрхлэлт эрүүл идэвхтэй нас жил сэдвээр Ахмадын хорооны дараа бэлтгэлд турандаа Бат Эрдэнэ нар сургууль зохион байгуулсан. Монгол улсад орчин цагийн зэвсэг хүчин үүсэж байгуулагдсны 100 жилийн ойг угтаж, улс аймаг дэх төрийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнд анги төлөөлөн оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжигч, офицер ахлагч, хугацаа зэргийн галбан хаагчдыг Ахмад хэлчид амтд хоол цайгаар дайлж анги байгууллага хөгжөөн дэмжин ажилласан. ...2025 оны 1-р ээлжээр хугацаа зэргийн албанд татагдсан ирсэн шинэ дайчдад 2025 оны 5-р сарын 18-ны өдөр Ахмад хэлчидийн өдрөлөгийн арга хэмжээг зохион байгуулж, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан бэлтгэлэдийн турандаа бүрөвдөрж, ахлах дэслэгч Минд Баяр, ахлагч Лувсан Нэмнар шинэ дайчдад өөрсдийн уран бүтээлээс төлөөлж, цэнгэнт болон диско бүжгийн арга хэмжээг зохион байгуулсан. Ахмад хэлчин бэлтгэл Ахмад Симжид, ахлах дэслэгч Дулмаа, энгийн өнөр, бадам, бямба, төмрөө найрамдал нар амтд хоол арга хэмжээг зохион байгуулж, ээжийн сүтэ цай, амтд хоол, салаад, закускаар дайлж, 5-6 дугаар сард төрсөн 9 хугацаа зэргийн албан хаагчийг төрсөн өдрийг амтд билуугаар дайлан тэмдэглэн өнгөрүүлсэн. Аймгийн засаг даргын нэрэмжид цэрэг спортын дөл 2025 зохицолбор тэмцээнээс шалгарсан сүүл багийн сурагчтай Ахмад хэлчдийн төлөөлөл бэлтгэлд турандаа бүрөвдөрж, ахлагч Батболд нар уулзалт зохион байгуулж, бүгд найрамд Монгол Ард улсын Баатар Бэгзийн Иваны намтар түүх ангийн түүхэн замлын талаар сурагчдад мэдээлэл хийсэн. Ангийн түүхтэй 50 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод амьдардаг 43 Ахмад хэлчин, орон нутагт амьдардаг 82 Ахмад хэлчин, манай ангид нэгэн цаг үед мөр зэрэгсэн ажиллаж байсан 8 Ахмад ажилтан нийт 133 Ахмад хэлчний хандиваар Хэлчин баатруудын зохицолборт хэлчин төрөөж Бэгзийн Иван баатрын цээж хөшөөг нийт 8 сая 900 мянган төгрөгөөр хийлгүүлж нийлт үйл ажиллагааг 2025 оны 9-р сарын 16-ны өдөр зохион байгуулсан.